За манайхан нэг сенсацаас нөгөө сенсац руу дэвхгэлдаад өмнөх террористууд мартцсан уу? Одоо копон дуусаад дараа нь улс төрийн зодон эхлэхэд нөгөө хятадууд маань анхааралтай ажиллаж байгаа гэсэн ямар хариу өгөх гэж байна. 30 хоног нь баримтлагаан дуусаад ямар хэрэг нэгээд ямар шүүхэр орж байгаа. Хөл ямар зүйл ингээр яалтгчаар татж байгаа юм эсвэл одоо сэжиглэж байгаа юм тодорхойгүй байдлаар явж байна. Тэгээд нөгөө самраа сайхан жижиг тоглоо сууж ах шиг тий. Тэгээ иймэрхүү байдлаар бараг сошиалыг бараг хянана гэдэг юм аа. Гаш хүслэл гаргаж ах шиг нь тэднийг өөрөө бараг хүссэн юм. Нөхцөл байдал нь тодорхойгүй байхад эцсийн зорилго нь бараг харагдаж байгаа юм биш үү? Тэгээ сошиалор одоо хэн дуртай нь лайв хийхгүй гэнэ үү? Сошиалор хэн дуртай нь хүн занал хэлж хүний өмчөнд халдаж хууль эрх зүйт байдлыг зөрчиж дэрэмжтийн арга барилаар замын дэрэмжингүүд чиг явдаг энэ байдлаар зогсоох чинь чиний ажил шүү дээ. Түүнээс ш өөрсдөндөө одоо хуулиар дурлуулах гэдэг юм. Дургуслаа илэрхийлж эсвэл бодтой үүсэж байгаа хууль бус нөхцөл байдал нийгмийн зөрчлийг лайваар харуулахгүй гэж байгаа. Хэнийг хураад. Тэг захим орчны аюулгүй байдал утсыг захим орчинд одоо хууль бусаар өөр зорилгоор шантажны зорилгоор ашиглахгүй байхын нөхцөлийг чинь та нар хангах хэрэгтэй болохоос ш хэдэн хүн төрхөж явуулчаад тэднийг үзээ ядуудаад тэгээд үндсэн нөхцөл нь болохоор зэрэг бусад хүмүүсийн амийг барьж нүдийг сохлох гэсэн арга барил чинь одоо сошиалыг өөрсдийнхөө мэдэлд авах гэж байгаа энэ байдал чинь илэрхийлнэ шүү дээ. Тэгээд худлааж ер нь эцээ шүү дээ хин тэднийг хүсэлдэг юм бэ хин ийм байдлаар нийгмийн айлгаж жудалтай ойлгохгүй юм хүмүүсийг энэ байдал хүргэсэн хүмүүс нь хин та нар өөрсдөө шүү дээ. Та нар л татвар төлөгчдийн мөнгөөр төсвийн одоо мөнгийг буруу зарцуулж буруу хүмүүсийг тийжээж явсны чинь гай эцтэй. Ямар худлаа байгаад байгаа шээ. Тэгээ эхнийх нь бол яалаа янз янзын нацист улс орон даяар хориглогдсон дүнцэрхэг нэртэй фашизм дэлгэрүүлсэн ийм үзлийг илэрхий сортолчилж авч өөрөөс бусдыг одоо өдөөн зөрхөж зодож нүдэж алж ирэмтгэлхийг урайлдаг ийм хүмүүсийг хэн гаргасан юм? Та нар л хар багын найзууд гэж хөтөлцөө гараад улс орны эх орончин гэдэг лөө баг шагналт төмөр зүгж өгöd хөтөлцөд авжсэн цагчин саяхан шүү дээ. Ямбатарнд одоо ингээл бөлтрөө суугаад Ямбатар ч гэсэн тэр иргэмдэлдэг алдаг хяддаг өөрсдийнх нь эсрэг дуурсан болгоныг занал хийлдэгийн хогийн улгачдыг санхүүжүүлж гаргасан та нар л үсттэй. Тэгээ нөгөө хүлсний яхан сэтгүүлч тэрэд яг үгийн давтуулаад улаанцан хууль зүйн сайд дотог гүтгэлэг хийгээл Хятадын коммунист намаас хичнээн тэр бом долларчуулын юуны санхүүжилттэй явж ирсэн нотлогдсон гэж ирэл явж л ирсэн юм шүү дээ. Тэгээ эцэстээ өөртөөхөө мод хамраа авлалгах гэчээр одоо ингээ худлааж үжиг тоглохгүй. Эхнээс нь тэр ямар 10 ямар шинжээ 10 интернет та нарын захиалгаар явсан гэдэг юм олон нийтэд мэдүүлэл байгаа үстэй. Одоо хохин штэ ингээ муу да гэчээр альжинкогийн үеэс ч хүсэлсэн болгоно л шоронд хийжсэн өөрсдийнхөө өмнөөс ял өөрүүлж исэн. Учир битүүлэг байдлаар өгүүлж нас оруулж исэн үгүүдийг хүн амны хэрэгээр хэдэн миний хорлол сайнэр авсан түүх байхгүй шүү дээ. Тэрний дараа чинь залгамж халаан л ирж ин Оросууд ерөнхийдөө жонхоо гэдэг нохоо хэрэггүй болоод өв залгамжлагчаар нь амар сайхан гэж хүнийг тавьж байгаагаа илэрхий зарлж л шүү дээ. Ерөөсөл Оросын технологи үсттэй. Украины дотоод өмнө ч гэсэн иймэрхүү байдлаар Бандер нэртэй өнцгөө үзэлтнүүдийн фашизм руу утгаж үндэстэй хооронд мөргөлдөөн гаргаад бие биенээ үзээ ядуулсан технологич нь ил шүү дээ. Итгэн жилийн өмнө шүү дээ.
12 жилийн өмнө л эхэлсэн асуудал. Яг тэрнтэй адилхан нараг их жигл бас л ингээд дотоодд нь хідэн биенд нь самруулж хідэн биений үзээд болох гэсэн энэ технологи хийж байна. Тэгээд нийгмийг эмх замраагүй байдалд оруулж, докторгүй байдалд оруулж, үндэсний хооронд нь бие биенийхээ үзээ ядуулж, мэдээлэл дутмаг хүмүүсийг байнгын диптап хийсэн айдсын паникт оруулж, ямар нэг юмд эзлэгдээд, ямар нэг юмд хорлогдоод явж байгаа юм шиг мэдрэмжийг давтамжтайгаар тархинд нь суулгасаар байгаа л өсдөг дарангууллыг ил тогтоох гэж байгаа л ийм л арга үзтээ. Тэг одоо тэр засаг авах өмөлөх гэж байгаа одоо тэгэхээр тэр ардын намын зодон тэр дотроо явдаг юм байгаа. Манай намаас тэр цогт хэрэл нь одоо оюун эрдэнэ тэр самар сайхны хамжлага ард нь болсон бүхэлдэн намыг дахин ажилтнууд болгочихсан ингэ явж идэг. Тэгэхээр гутамшигтай л байна. Тэгээ учрлыг сольж амар сайхнаар солио та нар ямар тохироо их гэд тэрэндээ улаараа явж байгаа. Тэгээ иймэрхүү жүжиглэлтэй одоо зогсоосон дээр ах уу. Тэ одоо явж хамгийн гол нь хамгийн инээдтэй байдал нь зүгээр л дотооддоо засгийн эрх мэдэл болооцолцсон хэдэн хүмүүсийн энэ хорлонтой тоглоомд Монгол Улсын эдийн засаг хөрш хоршны харилцаа толгонсон байдалд орж байгаа юм шүү дээ. Өрөвдмөр нь манай намынхаа ингээ бүгд унтаа байдалд оролцсон. Хүчээр нөгөөдөл энэ бүр унтуулдаг тариа гэд идэхгүй болгоцсон. Зарим нэг асуудал тавьж сөрүүлцдгүүд энэ бүр намаас чигээд гаргаад идэвхжүүлэхгүй болгоцсон. Одоо тэгээ энэгүүрээ ямар нэгэн улс төр хийгээд өөрсдөндөө үнчээр зүтгэдэг сүнхчингүүдээр тоглоом хийлгээд ингээ явна гэж бодож байгаа юм билгүй.